Сайн байцгаана уу хүүхдүүдээ 29 өдрийн мэнд хүргэе. 29 өдрөө багш та нартаа шар шувуу хэрэг 2 гэсэн Монгол ардын үлгэр уншиж өгөхөөр бэлтлээ. За үлгэрээ багш нь хөлийн гол дээрээс уншиж байна. Тэгэхээр хөлийн гол гэдэг маань Баянзүрхийн товчооноос хонхор орох зам хооронд одоо ингэж уурсдаг сайхан гол байдаг. Тэгээ энэ голын одоо энэ дэмждээгүүр зун болохоор юм адуутай, хүүтэй айлууд ирээд те ингээд зусчаад намар болохоор яваад өгдөг байгаа. За тэгээд энэ хідэн сайхан адуу тай айлын гадаанаас голын урсгалын чимээнд багш нь үлгэрээ уншиж өгөх гэж байна. За үлгэрээ эхлэе. Эртүр цаг жигүүртний хаан гард өнөр олон албаттайч өв залгамжлах үр удамгүй үр зүр хүндүр өнгө цусгондоо явдаг байжээ. Тэгээд нэгэн өдөр өд сөдөж жигүүртэн дундаасаа шилт сонгон шар шувууг ихэд онцгоолоод нүдэндээ галтай нүүрэндээ цогтой хүү юм гээд хүүгээ болохоор шийдэж хурамсдын их өргөөндөө урьж авчирчээ. Гэтэл шар шувуу хангар тааны ганц хүү болсноос хойш эцгийнхээ олсон хураасан ол зомог нэр төрд эрмэлсэн гэж жигтэйхээ. Бүр эрэх дураараа идэж уусчаад сурсан хийсэн юмгүй тосон думбаж торгон төлбөрч хэвтдэг болвоо. Тэгэж байтал үл болж тэнгэр хангаа бүүдийн цас нэвсэтэл дарж цан хүрэг хөшиглөх үед жигүүртний хаан гард ёосон их үтэрч байна. Ясмин янгиных шиг болж байна. Энэ яваа насанда ингэж хүтрхийг үдсэнгүй хэмээн өгүүлвэ. Гэтэл шар шувуу ихийг үзэж нүд тайлсан амтан болж махтуулах санаатай ийм өгүүлжээ. Аад минь энэ юу ч биш. Намайг баг байхад хоёр хөлт нулимхад шүлсэн газар хөрлөгээ тас хөлддөг байсан юм. Бас гунан өхрийн ивэр тис хөлдөөд тас гээд газар ундаг байсан юм. Тэгэхэд би өндөр модны оройд өцөө суучгаад өвлийг өнтөөд авдаг байлаа гэж урд хоотхоо бодолгүй сайрхаж орхижээ. Гэтэл хаан гард хэлгэж чи тэгвэл надаас хөгшин амтан байх нэ? Даан ч өндихгүй өцөд нь өтгөрөхгүй байсан юм аа. Өтөлчихсэн хар гайхалж надад ийм настай хүүгийн хэрэг байхгүй гэд хурамсдын их өргөөнөөсөө хөөж орхивоо. Тэр цагаас хойш шар шувуу орох оронгүй модны хонгол хадны агуу бараадан хоног туйруулж явтал хангарт хаан насан хутгийг олж тэнгэрийн дээдэд хальж одох үед олон албат нь шааган донгодож гашуудан харамсжээ. Тэгээд нэгэн өдөр тэнгэр халахлан цуглаад хэнийг хаан болгох вэ хэмээн хэлэлцэв. Хангарт хааныхаас хөөгцөн ч хар модоор гэр хийж яваа ганц өргөмөл хүүг нь өргөмжлээ. Олон дундаа сүртэй оддоо шүн хараа хурц болохоор олныг захирч чадхуч хэмээн шүүгэн шааган хэлэлцжээ. Гэтэл хэрэг өд сөдөө бутартал далавчаа дэвэн учиргүй чанга гуагалснаа. Та нар юунд алсыг үл бодон амандаа орсныг хашгирна вэ? Дуугаа идэгтун шар шувуу чинь үзэгдэх хөнгөн зэвүүн өрчгөр хүлэн муухай найргар шүү дээ. Урд махулгай хийж идээд байхаар нь хойд ихэн нүд рүү тостой шил цацаад нүдийг нь ийм ухаан ногоон болгочихсон. Бас хүү дууных нь агирган зэвнийг яана. Үхээрийн дуутай гээд уул сантан шижиглэж зэрвдэг босоо. Шувуу шиг толгойтой атлаа үхэр шиг эвэртэй ийм ухаа зүстэй их хөхтэй амтныг хаан болгоод яана гэж хэлээд хэд гуагалтал жигүүртэн олон шууд нэрэж тэм юм гээ түүнийг хаан ширээнд суулгасангүй. Чухам энэ үеэс л харанхуй болонгууд шар шувуу хэрээний амар заяаг үзүүлэхгүй элдэж хөөгөөд гэгээ оронгууд хэрэг шар шувууны амар заяаг үзүүлэхгүй хөөж туугаад байдаг болсон гэдэг. За ингээд үлгэр маань дууслаа. Тэгэхээр энэ үлгэр дээр юу гарч ийн хөөхтөдөө? Хаан гард гэд тийм ээ хурамсдын хаан шувуу маань яалаа. Ганцаараа өтлөөд өөр хүүхэд байхгүй гэж агаад олон шувуу дундаас онцгойлон хэнийг хүүхдээ болгож сонгодог вүлээ? Шар шувуу тийм ээ нүүрэндээ галтаа нүдэндээ цогтой хүү байна гэд яах вэ? Аваатгсан чинь шар шувуу маань яадаг вүлээ? Хаан эцгийн ганц хүү болж ирэнгүүтэл
эцгийнхээ олсон хураасан ол зомог нэр төрдөн нэрмшээд л ерөөсөө бүгдийг яадгүй дураараа идэж уугаад тийм ээ. Тэгээд юу ч хийхгүй хэвтдэг болсон байдаг тийм ээ. Тэгж байтал өвөл болоод яадаг үлээ хангаар хамагмын минь янгинаад энэ яасан хүүтэн өвлөө энэ яваа насандаа ийм хүүтэн өвөл үлдсэн бөө гэсэн чинь шар шувуу их мундаг хүн болж магтуулах гэж байгаа. Намайг баг байхад унан үхрийн ивэр тас хөлддөг байсан 2 хөлт хоорондоо нулимхад шүсэн газар хөрлөхгүй хөлддөг байсан гэж хэлээд гисэн чинь хан яадаг үлээ хангар чуу маш их уурж хилэгнээд те чи чинь яасан хөгшин юм бэ надаас хөгшин юм биш үү ийм хөгшин хүүхэд надад хэрэггүй гэд хөгөө явуулчихдаг тийм ээ. За ингээд хурмстын хөргөөнөөс хөөгдсөн шаш уу маань яалаа орох оронгүй модны хонгол хадны агуу баруудан хоног төөрүүлж явтал яадаг үлээ хангар цэцэг нь нас бардаг тийм ээ. За ингээд хангар цэцэг нас барсан чинь хурмстын хаан хэн болох вэ гэдэл шувуу шаагийн шуугалдаад тэгээ яадаг үлээ хэнийг хаанаар сонгох вэ гэсэн чинь хангар тааныхаас хөөгцөн ч гэсэн яадгүй ганц өргөмөл хүүг нь өргөмжлээ олон дундаа сүртэй одтой шин хараа хурц болохоор олныгоо яана гэнэ захир чадах үз гэдэл хэлэлцчээтэл хэрэг яадаг үлээ та нар чинь юу ярина вэ амандаа орсноо бити ингэж хамаагүй хашгираа шар шуур чинь үзэгт хөнгөн зэв өрчгөр хөлн муухай те бахулгаа хийж агаад тэгээ яадаг үлээ тостой шүл зацуулаад нүд нь ийм муухай ногоон болчихсон бас муухай дуугардаг үхээрийн дуутай тэгээд яадаг үлээ зүс царай муутай энэ амтнаас жигүүртэн болгон айдаг биш үү яагаад хаан сулах гээд байгаа юм бэ гэ. За тэгэнгүүт л яадаг үлээ нөгөө олон шууд чинь нэрээс тийм юм байна гэж түүнийг хан ширэн сулгадаггүй тийм ээ. За үүнд нь олоо шар шуу маань хин төсрөхдөг үлээ гэрээ шуун төсрөхөөд харанхуй шин болохоор л амар зээг нь үзүүлэхгүй яаж илдэж хөөгөөд харин гэгээ оронгууд гэрээ эргүүлээ шар шууны амар зээг үзүүлэхгүй хөөж дуудаг болсон гэдэг гэд өнөөдрийн үлгэр маань дууссан тийм ээ. За тэгэхээр энэ үлгэрээс бид нар юуг сургамжлан ойлгож болохоор энэ хөхтэй дээ. За тэгэхээр багшд нь бол хоёр төрлийн зүйл бодогдож байна. А нэгдүгээр зүг гэхээр бүх зүйл харагдсан шигэ биш гэж. Тэгэхээр нөгөө шар шуу маань жижигхэн хөөрхөн игдүүтэй харагдаад хан гард түүнийг тийм ээ хүүгээ болгоод аваатгсан чинь биеийн жижигхэн ч гэсэн нас нь ямар байсан? Өөрөөс нь өгшин байдаг тийм ээ. Тэгээд өөрөөс нь өгшин байхыг мэдэнгүүтээ сүлд нь яатсан хөөгөө явуулцдаг штеп. Тэгэхээр бид нар альва зүйлийн байгаа байдалд нь хууртаж болохгүй байх нь штеп тийм ээ. Харагдсан шигэ биш байх нь. Тэгэхээр харагдсан шигэ сайн хүн биш байж болох нь харагдсан шигэ муу хүн ч биш байж болох нь штеп тийм ээ. Тэгэхээр бид нар юмыг таньж мэдхийн тулд сайн яах стах нөхдөдөө судалж ултай суртай хөдлөх ёстой шүү гэдгийг энэ үлгэр маань бидэнд сургамжлан хэлж байна тийм ээ. Хоёрдугаар бусдын юмн дээр ирээд эрэх дураараа юу ч яахгүй тийм ээ бусдын ачийг нь яадгүй хариулдаггүй талархаж мэдэхгүй байх гэдэг бол эргээд ингэж яах вэ хөөгдчихэж штэ магадгүй шар шувуу маань аавда талархаад асран хайрладаг байсан бол бас юу хөөгөөч үгүй ч тийм ээ. Тийм учраас бид нар бол яадаг байх нь өөрийн биш юмн дээр хамаагүй дураараа загнаж болохгүй ах нь штэ тийм ээ. Миний өөрийн юм бол яаж ширгэлсэн яадагч байсан яах вэ хамаагүй харин бусдын юмыг бид нар яах нь хайрлан гамнах ёстой шүү гэдгийг энэ үлгэр бидэнд сануулan хэлж өгч जैन тийм ээ. Мөн бусдад талархах ёстой талархлаа байна яах нь илэрхийлж яах ёстой гэдгийг бол энэ үлгэр бидэнд сануулan сургамжлан хэлж өгч जैन тийм ээ өгтөдөө. За ингээд өнөөдрийн үлгэрээ энэ хөргөж өндөрлөөд маргаашийн үлгэрээрээ эргэн уулзъя өгтөдөө. Баяртай сайхан амраарай.